Сайн бацгааны үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид дараах сэдвүүдийг онцолж байна. За олон жил яригдсан газрын тосны үйлдвэрийг Дорногов аймгийн Сайн Шан сумын нутагт барихаар боллоо. За үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсын нийгэм эдийн засагт ямар бодиттой өөрчлөлтүүд авчруулахаа энэ тухай сэдвийг бид эхний хэсэгтээ онцлог болно. За дараагийн хэсэгтээ томоо төс өвчнөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас буюу лист олгох, за эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулинд оруулахаар болсон энэ мэдээллийг онцлог болно. За зах зээл дээр 340 мянгаас 720 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа элгэний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийг одоо тус бүр 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр болсон байгаа. Энэ сэдвийг бид мөн онцлох болно. Манай улс хэрвээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих юм бол Америк долларын ханш 400 төгрөг хүртэл буурах боломжтой гэдгийг энэ салбарын хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол төгрөгийн ханш чангарах боломж байгаа юм. За гэхдээ бид газрын тос боловсруулах үйлдвэрийг хизээч одоо бодиттой бүтээн байгуулж байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол цаасан дээр л байгуулж байсан. За тэгвэл Монгол улсын засгийн газар бүгд найрамдах энэтхэгт улсын экспорт импорт банк хоорондын 1 тэрбум Америк долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр болж байна. За өөрөөр хэлэх юм бол жижиг олон төслийг санхүүжүүлж одоо үр дүн хинт ч мэддэхгүй элсэн дасгасан ус шиг өнгөрөхгүй гэсэн үг. За ирээдүйд хамгийн хэрэгтэй нийгэм эдийн засагт өөр өгөөжтэй ганцхан одоо энэ газрын тос боловсруулах үйлдвэрт бол зарцуулна гэсэн ийм чиглэлтэй байна. Төслийг за бүгд найрамдах энэтхэг улсын банктай тохиролцохыг бол холбогдох сайд нарт бол ерөнхий сайд даалгаад байгаа юм. За газрын тосны ордын одоо байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний логистик, за зах зээлд ойр зэрэг хэд хэдэн юм үзүүлэлтийг харгалзаж Дорногов аймгийн Сайн Шан сумын нутагт энэ үйлдвэрийг бол барихаар сонгоод байгаа юм. За тэгэхээр үйлдвэр ашиглалтанд орсноор яг хэдийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдэг талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр үйлдвэр бол жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулж Евро 4-5 стандартад нийцсэн шаардлага хангасан 560 мянган тонн авто бензин, за 670 мянган тонн дизель төрш, 100 мянган одоо тонн шингэрүүлсэн шаттыг за бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. За мэдээж төсөл хэрэгжснээр дотоодын нийт бүтээгдэхүүн бол 10 хүртэл хувиар за боловсруулах аж үйлдвэрийн салбар бол 2 дахин нэмэгдэх боломжтой. За улсын орон нутгийн төсөд бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр бол 100 одоо жил бүр 150 сая Америк доллар төвлөрнө гэсэн ийм тооцоолол гараад байгаа юм аа. Өргөн хэрэглээний барааны үнэ ханш буурна. Тэгэл ард түмний амьдрал дээр одоо байгаа ачаанаас тодорхой хэмжээр хөнгөлөлтөх л баг та. Баялгаа ашиглаад тэгэл өөрсдөө бензин төсөө гаргаад яана гэдэг чинь одоо бензиний үн чулсан бидэрт бол одоо хямдар төсөн шүү дээ. Тэгэл илүү гарстай одоо гадагш нь гаргаад манай улс орнд дуудаж ашигтай шүү дээ. Байгуулж чадвал сайн л юм. Суурхал хийх ёстой. Нэг юм яачил тэрийг ажиллаад болгох нь хамгийн гол шүү дээ. Хонсломогийн очир мат байхдаа л ийм асуудалтай тулгараад одоо бол шийдэгдэж байгаад нь баяртай л байна. Тий, Монголд бас нэгчтэй нефт гадны хамааралтай байдаг улсууд чинь тий ийм юм юуж байгаа. Харин тэр орж иж байгаа юм зөвл зарцуулаасаа сайн хариуцлагатай биелүүлээсээ бүр хамгийн хариуцлагатай гишүүдтэй юу одоо хариуцлага үүрүүлээд оноогоо тэр ажлыг сайн биелүүлээсэй л гэж бодож байна. Тэгэхгүй л одоо тэгээд нэг мөнгө ороод ирдэг тэр сургаар нь тэр ийшээ тийшээ цацж болохгүйгээр яг тэндээ зориулж болох байхаа. Одоо зэрэгтэй хий. Гүч 65 аваа бүгдээрээ засгаа шийдэн 7 юм байхгүй чаддгийгаа үзвэл энэ 4 жилд тэгэл болоо. Тэг чадахгүй бол одоо юу их тэн дээр шиж. За ер нь дэлхийн дахинд геополитик гэдэг нэр томьёо бол хүчтэй яригддаг. За үүнтэй бол дүрээ харшуулан петрополитик хэмээх одоо нэр томьёо бол гарч ирсэн байгаа. Яагаад гэхээр өнөөдөр шатхуун бол бүх бараа бүтээгдэхүүний суур үнэ нь олдог учраас ийм нэр томьёо гарч ирсэн байгаа. За бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг талх сүүг үйлдвэрлэгчид автомашинаар бол бүтээгдэхүүнээ дэлгүүрт хүргэж эцсийн хэрэглэгчдэд одоо хүрдэг байгаа. За энд мэдээж шатхуун зарцуулагдана. За тэгэхээр газрын тосны үйлдвэр айлч цаг үед тухайн улсын нийгэм эдийн засагт бол өндөр ач холбогдолтой гэдэг нь ойлгогдож байгаа. За үйлдвэрийг дагаад манай улсад бол 600 гаруй одоо шууд ажлын байр бий болох юм байна. За будаг автомашины дуу, за резинэн идэлэл, хуванцар, хийм цэвэрлэгээний материал, за үнэртэн гоо сайхан эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулах боломжтой гэсэн тооцооллыг бол сангийн яам гаргаад байгаа юм байна. Үйлдвэр болгох нь ерөнхийдөө бол дэмжиж штэ. Тэгээ залуугууд ч гэсэн бас ажлын байраас сэрхтэлэх штэ. Одоо үед бол би одоо бүтэж магадгүй гэсэн л итгэл найдвартай байгаа шүү дээ.
За газрын төсний үйлдвэрийг Монгол улсад байгуулах нь импортлогчдод бол ямар ч ашиггүй гэсэн ийм ойлголт байдаг. За энэ нь бол ташаа ойлголт гэдгийг бол тэд илэрхийлж байгаа юм. За эсрэгээр бол ард иргэд бизнес эрхлэгчдэд бол харилцаа ашигтай байх ийм нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцолсон юм. За тухайн үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн мэдээж импортлогч компаниудын одоо шатхуун түгээх станцуудаар дамжиж хэрэглэгчдэд хүрэн. За тэд шатхууныг бол доллараар биш төгрөгөөр худалдаж авдаг болно. За ингэснээр за банкнд дугаарлаж олдоц муу байгаа долларын одоо ханшийг хөөрөгдөхгүй. За компаниудын долларын ханшийн зөрүүнээс одоо алдагдал хүлээхгүй. За Монгол төгрөгийн ханш чангарах юм давуу талтай байгаа. За энд хэд хэдэн тооцооллыг үзэгчтэй харуулъя. За манай улсад газрын төсний үйлдвэр ашиглалтанд орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт бол 1 тэрбум Америк доллараар буурч валютын гарах урсгал бол 20 орчим хувиар. За Америк долларын ханш бол 18-аас 25 хувиар буурна гэсэн ийм тооцоолол байна. За тухайн үйлдвэр нь бол жилдээ бол 1.2 тэрбум Америк долларын борлуулалт хийж за жилийн одоо 43 сая Америк долларын цэвэр ашигтай ажиллана гэсэн ийм тооцоолол бас гараад байгаа юм. За хөрөнгө оруулалтаа бол ер нь бол 8-аас 10 жилийн дотор нөхнө гэсэн бас ийм мэдээлэл байна. За үйлдвэрт одоо зарцуулах 1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг задлж үзэх юм бол 700 саяыг нь бол одоо боловсруулах үйлдвэрт за газрын тос дамжуулах хоолойд бол 260 гаруй сая Америк долларыг нь зарцуулна гэсэн ийм тооцоолол байна. За одоо зөвхөн тал нутагт одоо газрын тосны үйлдвэрээ байгуулж за бүтээгдэхүүнээр нь автомашин за нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх тэр цагийг хүлээх л үлдэж байгаамаа. За улс төрчдийн хоорондын хангарлаас олж томоохон төслүүдэд бид хөдөлгөж чадахгүй байгаа нь үнэн. За хэрвээ том төслүүдэд хөдөлгөж чадвал 3 сая хүн амтай Монгол улсын иргэд бол боломжийн сайхан амьдрах юм дүр зураг байгаа гэдэгт бол эдийн засгчид судлаачид бол санал нэгддэг байгаа. За засгийн газраас байгуулсан ажлын хэсэг энэ сарын 9-нд бол 5 төслийг эргэлтэнд оруулах анхны уулзалтыг Шинхua групптэй хийсэн байгаа. За энэ төсөлд нэг улсын ганц компани оролцохгүй. За ерөнхий сайд Эрдэнэт 5 төслийг айлуулах богино хугацаанд яаралтай хөдөлгөх. За цаг алдахгүй тулд өмнөх тендерийн ялагч нартай за өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хилцээ хийж за санал солилцохыг бол ажлын хэсэгт үүрэг болгосон байгаа. Ерөнхий сайд захирамжийнхаа удирдамжинд ч тодорхой илэрхийлсэн байна. За үүнд 5 төслийг хэрэгжүүлэгч компани 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж за үүн дотроо төрийн өмчийн Эрдэнэс 5 толгой компани оролцоог бол зохистой түвшинд хангах за 5 гашуун сухатын төмөр замын суур бүтцийг барих ашиглах. За тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компани 51%-ийг Монголын тал буюу за төрийн өмчөд Монголын төмөр зам компанийг оролцуулах. За төсөл хэрэгжүүлэгчид нь олборлсон нүүрсээ Монгол улсад одоо боловсруулах. За ингийн тулд мэдээж Монгол улсад одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, за шинээр баяжуулах үйлдвэр барих. За төслийг хэрэгжүүлэгч оператор компаниуд төмөр зам болон ханган нийлүүлэлт зэрэг төслийн бүх шатанд одоо Монгол улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн одоо боломжит дээд түвшинд хангаж оролцохыг бол ажлын хэсгийн хэсгийнхэнд бол удирдамж болгон захирамжилсан байна. За өөрөөр хэлэх юм бол олон жил яригдсан 5-7 орд газар эдийн засгийн эргэлтэнд хурдан орох боломж нээгдэж байна. За энэ тухай мэдээллийг бас үзэгч та бүхэнд хүргэж байна. 10 дугаар сард Монгол улсын ерхий сайд Эрдэнэт Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр Energy Resource компани Sumitomo-то нүүрс экспортлох тухай санамжчигт гарын үсэг зурсан. Зам нь нүүрс экспортлох бэлтгэл ажлууд ч үндсэндээ хийгдчихэд байгаа нь 5 толгойн гэрээг яарвчлах ёстой бас нэгэн шалтгаан юм а. Sumitomo-то бол бид нар бол байнга холбоотой байгаа шүү дээ. Нүүрсийг хятадаар дамжуулж Японы зах зээлд гаргах ажлуудаа хийгээ явж гин. Туршилтын дээжүүдээ бол хүргээд өгсөн байгаа. Тэгэхээр бол байнга уулзаад ажлын холбоотой ажиллаж байгаа. 5 Монголын нүүрс олон улсын зах зээлд хүрэх гол шаардлага нь бол мэдээж тээвэр логистик асуудлаа шийдэх шүү дээ. Тэгээд Шинхua группийн оролцооны хамгийн гол давуу тал нь бол гашуун сухад ганц унтын бомтоос 1600 орчим километр шар тэнгисийн одоо далай хүртэл ерөнхийдөө төмөр замыг бол ажиллуулж байгаа тийм туршлагатай эзэмшиж байгаа компани шүү дээ. Тэгэхээр энэ давуу талын л одоо гарах үүднээс энэ Шинхua группийн ачаал бүгдэл байгаа гэж бол харж байгаа. За 5 нүүрс шиг хэн худалдаж авахгүй гэдэг асуудал гарч ирхэлж байна. За энд бол нийтдээ олзуурласан нүүрсний 70 орчим хувь нь зөвхөн урд зах зээлд зарагдсан шүү дээ. Тэр хинт ч ойлгомжтой. Тийм ээ. 3 дахь зах зээлд гаргах асуудлыг нь бол төрүүчийн засгийн газрын тогтоолоор хэлбэржүүлж өгсөн байдаг. Хэлбэржүүлж өгөхдөө Sumitomo корпорацийг худалдааных нь хэсэг рүү оруулж өгсөн. Тэгээд энэ нь бол
юун дээр очиод гацсан байдаг шүү дээ. Их хурл дээр очиод гацсан байдаг. Энийг нь бид нар цааш нь ямар шиг хэлбэр рүү оруулах вэ гэдэг асуудал бол нийт их хിവэрэ бол байгаа. Аливаа хэлцээр бол нэг тийшээ бол хатуу байна гэдэг бол ойлголт бол байхгүй. Хэн ашигтай нөхцөл өгнө. Би бизнесийн зарчмал ярьж шүү. Хэн ашигтай нөхцөл өгнө тэр компанитай л бид нэр асуудал ярина. Манай дотоодынхныг яаж харж хандах гэж байна. Дотоодынхны бодит бололцоо, дотоодынхны олборлтын хүчин чадал нь хэд байгаа нэг олборлтын техник тоног хөрөмжийн төвшин ямар байгаа. За тэр босод үйлчилгээ гэж хэлээд байгаа тэр төслөгийн асуудлыг дотоодоос 100% хариуцж чадхаар байх бол 100% дотоодын компаниуд энэ дээр авч ажиллах гэдэг. Тэгээд нийт мөнгөн урсгалын тэдэн хувь нь дотоод байх ёстой шүү гэдэг ийм шаардлагуудыг бидэнд бол тавина. За сүүлийн 2016 9 сараас хойш дэлхийн зах зээл дээр тодорхой хэмжээний түүхийдийн үн хашийн нааштай өсөлтүүд ажиглагдаж байна. За ялангуяа нүүрсний үн бол нэлээд нааштай, нэлээд өсөлттэй байх. За манай гол худалдаа өгч болж байгаа хятад улсын хувьд бол нүүрсний хэрэглээ нэлээд өсөж байгаа юм мэдээлэл сүүлээд гарч байна. Тэгэхээр ойрын жилүүдэд бид эдийн засгийн бүтцийн томоохон өөрчлөлт хийж чадахгүй амжихгүй учраас ямар ч байсан эхний энэ хүндрэлийг даван туулахад бол уулуурхай салбарын өсөлт бол бидэнд хэрэгтэй. Тэгэхээр 11 сарын статистикийн мэдээгээр одоо сүүлийн 20 жил дараалан 20 сарын туршид буурж исэн экспортын орлого маань бууралтан зогссон байна. Одоо нэмэх хандлага руу орж байна. Тэгэхээр энэ дээр бол бит хэмжээний олборлтын нөлөөлж байгаа үн ханшинч нөлөөлөл. Тэгэхээр гадаад худалдаан дээр гарч байгаа энэ эерэг өөрчлөлт маань эргээд дотоодын аж ахуйн нэгжүүд бусад салбаруудын өсөлтөнд эргээр нөлөөлөх магадaltaй. За эх хонд хэрэгжих томоохон төслүүд байна. За цементийн үйлдвэр байна, тий? Хөх цавын. За 5-7 төслийг урагшлуулах талаар ярилцлал нэлээд төвтэй явагдаж байна. За засгийн газраас сайхан нэлээд олон автозамын болон эрчим хүчний төслүүдийг бас концессийн нөхцлөөр хэрэгжүүлэхээр шийдвэр гаргаад байгаа. Тэгэхээр эдийн засгийн яг нөгөө Монгол улсын улирлын чанартай учраас энэ улирлын чанартай эдийн засгийн яг бүтээн байгуулалт эхлэх үед эдийн засгийг түлхэж өгөх юм томоохон төслүүд бэлэн байх юм бол энэ бол эдийн засгт маш чухал ачаал бүгдтэй. Тэгэхээр энэ бүх үндслүүдийг тооцож үзээд засгийн газар бол эх хонд бол эдийн засгийн өсөлтийг 3% төрөх болцоотой гэсэн юм тооцоолж байна. Дараагийн хэсэгтээ бид эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр ер нь бол ханаа томооны дэгдэлт их байгаа, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй ийм нөхцөл байдалтай байгаа. За тийм учраас энэ асуудлыг бол богино хугацаанд шийдэх ёстой гэсэн чиглэлийг бол ерөнхий сайд холбогдох албаныханд өгсөн байгаа. За энд бол томод тусад өвчнөөр өвдсөн хүүхдийн одоо асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгох, за эмчилгээний төлбөрийг бол даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг бол холбогдох хуулинд оруулахаар ажиллаж байгааг за эрүүл мэндийн сайд цог цэцэг бидэнд мэдээлсэн юм аа. Тэтгэр сэтгэмжийн хуулинд өөрчлөлт оруулж ялангуяа 0-5 насны хүүхэд энэ хүүхдээ гэрээр асарж байгаа хүүхэд ээжүүдэд эмнэлгийн лист олгох энэ журмыг хуулинд өөрчлөлт оруулъя гэдэг энэ үйл ажиллагааг бол эхлээд явж байна. Хүүхдийн гэр бүлийн нэг хэсэг юм чи цалинтайжл бол байсан зүгээр байхгүй юу? Тэр хүүхдчин тэр өрхийн орлогод ямар нэгэн хувь нэмэр оруулахгүй эцэг нь олдог учраас тэр хүүхд өвдлөхөд гэр бүлийн нэг гишүүн өвдлөхөд одоо тэр гэр бүлийн аав ээжийнх нь аль нэг нь ажлаасаа чөлөө авна шүү дээ. Тэр үечас ажлынхын цалинаас гасагдах юм чи. Нэгэсэнд мөнгнөөс амьдралын хэрэгцээнээс гасагдах гэсэн үг шүү дээ. Тэр мөнгөний төр олох хэрэгтэй байхгүй юу? Одоо нэгсэнд бол гэр бүлийн гишүүн чинь улсын нэг л гишүүн гэсэн үг шүү дээ. Одоо цалингаа авч чадахгүй хүүхдээ харахаас өөрчлөхгүй тийм хүмүүс чи юугаар амьдрах вэ? Тэгэхээр бол одоо ямар нэгэн хэмжээгээр цалинтай чөлөө юм тэтгэлэг тэтгэмж бол хэрэгтэй шүү дээ. Зөв шүү дээ энэ чинь. Яг гэвэл цэцэрлэгт нь явуулаад эмийн нөхөр чинь эдгэрэлт их удаан байгаа шүү дээ. Тэгэл эргэж буцаад нөгөө ханиатай хүүхдүүд эргэж бие биенээсээ ханиадаа аваад тэгээд нөгөө эцэг эх чинь өөрхөө харахгүй хүүхэд харах хөнгөн учраас цэцэрлэгт нь авчид өгчдөг. Ханиа томон дахиж дэгдээд дахиж тархаад идэг. Тэгэхээр чинь энэ бүр их хүндрээд байгаа байхгүй юу? Цалинтай чөлөөг дэмжиж байна. Олон одоо хүүхдийн харахгүй харж чадахгүй хөнгүү энэ төр байгаа шүү дээ тий. Тэгээ цэцэрлэг олддоггүй байхгүй юу? Тийм тохиолдолд бол одоо тэр цалинтай чөлөө аваад хүүхдээ харж асарна гэдэг чинь маш сайн л байна. Тий. Гэхдээ нөгөө эх орны маань эдийн засаг одоо бас хүрэлцэж гэнэ удаагүй юу? Тэгэл чөлөөнд мөнгө өгөөл ахаар ихнэр хүүхдээ харж байгаа болохоор тий. Тэгэл ээжлэл тэгэл болгоо зохицуулаад болгоно л та.
Тэгээ бас хүүхд төвчлөөгээ цалинтай чөлөө авъя гэдэг бас нөгөө компани ажил гэдэг юм чи бас салгартаад хэцүү байлгт те. Төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн болон одоо олон нийтийн байгууллагуудад хандсан уриалгуудыг л гаргаж байгаа. Тэр нь 0-5 насны хүүхэдтэй хүмүүс хүүхэд нь өвчлсөн тохиолдолд тухайн албан байгууллага нийгмийн хариуцлага хүлээж нийгмийн хариуцлага өндөржүүлэх журмаар цалинтай чөлөө олгож 3-5 хоногийн цалинтай чөлөө олгож хүүхдийн гэрт нь асруулах чиглэлээр анхаарал хандуулаач гэсэн уриалгыг эрүүл мэндийн яамнаас гаргаж нийслэлийн засаг даргын тамгын газар за бусад одоо дүүрэг худалдаа аж үйлдвэрийн танхимаар ажил олгогчдын эзэдийн холбоот одоо хөргүүлээд байгаа. Бага насны хүүхдэд шаардлагатай антибиотикийн үйлчлэл бол тааруу эмчилгээний үр дүн хангалтгүй эмнэлэгт одоо 1-2 хоног эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн одоо эмнэлэгтний эмчилгээний төлбөрийг нь олгодгүй зэрэг хүндрэл бол байгаа. За 5-аас дээш хоног одоо хэвтсэн тохиолдолд төлбөр нь бол хийгддэг юм байна. За иймээс 5 хүртэлх насны хүүхдийн дунд зовлон тохиолдож байгаа өвчлөлийг бууруулахын тулд бол эмийн зардлыг нь зардалж шаардлагатай тэр бум гаруй төгрөгийг бол эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргахаар болж байна. Агаарын бохирдолтой холбоотой амьсгалын замын хүндрэл гарч хүүхдүүд эмнэлэгт хандах нь их байгаа. Тэгэхээр зэрэг энэ онцлог ханиадны вирусын онцлог энэ агаарын бохирдолтой холбоотой эмнэлэгт хэдийгээр хүүхдүүд их ирж байгаа ч гэсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа ч гэсэн манай эрүүл мэндийн салбарынхан ямар нэгэн осолд эндэлтгүйгээр энэ үеийг бол давж ажиллаж байна. Нийтдээ нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 628 орыг шинээр нэмж ажилуулж байна. За хэдийгээр 628 орыг нэмж ажилласан ч гэсэн цаана орны хүрэлцээ бол 10.2%-аар дутагдaltaа явж байна. Тэгэхээр энэ чиглэлээр бол гэрийн эргэлтийг илүү хийх, ялангуяа ангаах ухааны дээд сургуулийн 6 дугаар курс болон резидент эмч нарыг 580-аад эмч нарыг бол гаргасан 200 соёлогчийг өрхийн эмнэлгүүдээр гаргасан байгаа. Эдгээр бол гэрийн эргэлтийн за дээрэс нь эмчилгээний зөвлөгөөнүүдийг өгнө ийм арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна. За элэгний C вирусын эсрэг 5 төрлийн эмийг тус бүр 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр болсон нь за олон мянган хүнд бол таатай мэдээ болж байна. За тэгэхээр элэгний C вирусыг эмчлэх энэ 5 төрлийн эмийг зах зээлд бол 340 мянгаас 700 мянган төгрөгийн хооронд одоо үнэ нь бол хэлбэлцэж байна. За харин өвчтөн одоо жишээ нь 340 мянган төгрөгийн эм авлаа гэж бодоход за 210 мянган төгрөг хөнгөлөөснээр тухайн эмийг бол 130 мянган төгрөгөөр авах боломжтой болж байгаа юм. За эргээд C вирусын эсрэг эмээс өөрсдөө одоо сонголтоо хийж хөнгөлөлтөө үнээр авах боломжтой юм а. Хар оны эм хамгийн түрүүнд орж ирсэн. Хар оны эм бол өөрөө клиник судалгаа хийхэд маш өндөр үр дүнтэй 98.8% гэдэг маань бараг 100% гэсэн ийм үр дүнтэй байна гэж ингэж тодорхойлж өгсөн байгаа. Одоо энэ бусад эмнүүдийн ууж байгаа газрууд нь клиник судалгаануудтайгаа хамт зэрэгцээд явж байгаа. Сая өнгөрсөн 7 хоногт бид нар яг энэ клиник судалгааны хийх арга аргачлал за мөн одоо энэ эмийн үйлчилгээнүүд энэ чиглэлээр сургалт хийсэн байгаа эмч нартаа. Тэгэхээр зэрэг энэ бол судалгаатай хамт явна. За C вирусын эмийн жорыг бичих одоо 180 гаруй эмчиг бол тусгаалan бэлтгэсэн байна. За эмийн сангуудад ч мөн тодорхой шаардлага тавьж Улаанбаатар хотын хэмжээнд 270 гаруй эмийн санд за аймагуудад тус бүр 5 эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг бол олгохоор болсон байна. Даатгуулагч иргэний тухайд бол эмийн сан дээр иргэний өмнөх заавал байх ёстой. За дээр нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр байх ёстой. За тэгэхээр зэрэг мэрэгжлийн лабораториуд шинжилгээгээд мэрэгжлийн эмчээр яасан юм эмийн сан дээр дэвтэргүй захимаар очсон байгаа учраас шууд тэндээ та ингэж үзүүлсэн байна. Танд ингэж олгоно гэн. За дээр нь хөнгөлтийг нь бол тухайн даатгуулагч иргэнд бол бэлнээр өгөхгүй. Эмийн сан хөнгөлөх хэмжээгээр хөнгөлөө зөрүүгээр нь мөнгөний тухайн даатгуулагч өөрөө төлөөд зөрүүгээ манахаас даатгалын сангаас эмийн сан дараа нь нэхэмжлэхээр авдаг юм. Бүх эмийн сангаар нэг үнээр борлуулж байгаа.
Жишээлбэл Омбол компани борлуулж байгаа Harmony-ийн тухайд бол одоо худалдаалж байгаа бүх эмийн сангуудаараа нэг үнээр, за MMX компани борлуулж байгаа Liduri-ийн тухайд бол бас бүх эмийн сангуудаараа нэг үнээр. Тэгэхээр зэрэг цаашдаа бол бүх эмийн сангуудаараа бол энэ эмийн тухайд бол нэг үнээрээ борлуулж байгаа. Тухайн эм эмээрээ. За энэ оны 9-р сарын байдлаар илэгний С вирустэй гих 18-аас дээш насны 4680 гаруй хүн вирусын эсрэг эм уусан. За үйлчлэл нь бол 98.9% нь бол эерэг үзүүлэлттэй гарсан гэсэн ийм мэдээллийг бол эрүүл мэндийн байгууллагаас бидэнд өгсөн байгаа. Статистик мэдээлэлээс харуул за энэ оны байдлаар манай улсын нийт иргэдийн бол 10% С вирустэй гэсэн ийм орш тогтоогдсон байдаг юм байна. За засгийн газар бол 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол илэгний С вирусын голомтыг бол устгах гэж тусгасан байгаа. Эрхэм үзэгч та бүхэндээ бид нээлттэй цэцэг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.